Сайн байцгаана уу? За NBA All Time Team 4 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаартаа 1980-аас 1988 оны хооронд тоглож байсан. За тоглогчдоор бүрдүүлсэн байгаа танилцуулъя. За энэ цаг хугацаанд NBA-д ер нь жоохон уналтанд орчихсон байсан үе гэж хэлж болно. За гэхдээ энэ үед төрөн гарсан лигийн нүүр царай тоглогч нар нь үнэхээр одоо онцгой тоглогч нар байсан ийм цаг үе. Тийм учраас энэ цаг үеийг Special Legends гэж нэрлэлээ. За түүний тоглогч нараас нь эхлээд танилцуулаад явъя. Гарааны төвөөр Moses Malone гэж тоглогчийг тавьсан. За тэрээр лигийн 3 удаагийн MVP, за 1 удаагийн авраг, 13 удаагийн All-Star сонгогч байсан. За 6 удаа лигийг самбраас бөмбөг авалтаар тэргүүлж байсан ийм тоглогч байна. За түүний сэлгэнээс Robert Parrish гэж тоглогч байна. За тэрээр NBA-д хамгийн олон тоглолт тоглосон тоглогч гэж түүхэнд рекорд эзэмшдэг. 1611 тоглолтод оролцсон байгаа. За 4 удаагийн NBA-гийн авраг, 9 удаагийн All-Star сонгогч гэсэн тоглогч байна. За түүний араас Bill Walton гэж тоглогч. Тэрээр бол лигийн MVP, за Final MVP шалгарч ирсэн. За самбар болон блокор лигийг тэргүүлж ирсэн. За 2 удаагийн NBA-гийн авраг ийм тоглогч байгаа. За түүний дараа Power Forward-ын байрал дээр Kevin McHale гэж тоглогч байна. 3 удаагийн NBA-гийн авраг, 6 удаагийн All Defensive Team-д нэрлэгдсэн. За түүний сэлгэнээс Bob McAdoo гэж тоглогч байна. За лигийн MVP-гээр нэрлэгдсэн. 2 удаагийн чемпион. За 3 удаа лигийг оноо авалтаар тэргүүлж ирсэн тоглогч байгаа. За түүний сэлгэнээс Alex English гэж тоглогчийг тавьсан. За тэрээр лигийн онооны аваргаар шалгарч ирсэн 8 удаагийн All-Star тоглогч байгаа. За SF байрал дээр алдарт Larry Bird байна. За 3 удаагийн NBA-гийн аварга, 3 удаагийн MVP, 12 удаагийн All-Star. За түүнд баг авч үзээгүй шагнал гэж байхгүй. All NBA, All Defensive Team, Final MVP гэд бүх шагналыг юу н авч ирсэн тоглогч байна. За түүний сэлгэнээс Adrian Dantley тоглогч тавилаа. 2 удаагийн онооны авраг тоглогч. За 4-өөс дээш үлрэл тэрээр 30 нэмэх оноо дундчилсан гэдгээрээ NBA-ийн түүхэнд 6хан тоглогчийн нэг байгаа. За түүний сэлгэнээс Jamal Wilkes гэж тоглогч байгаа. 4 удаагийн NBA-гийн авраг тоглогч. За 3 удаа All-Star сонгогч ирсэн. Хамгаалалт болон тоглохооны тал дээр шилдэг тоглолт үзүүлдэг байсан тоглогч байгаа. За shooting guard байрал дээр алдарт Iceman гэж хочтой George Gervin гэж тоглогч байна. За тэрээр лигд finger roll, layup буюу signature move эзэмшдэг. 12 удаагийн All-Star. За лигийн 4 удаагийн scoring champion тоглогч байгаа. All-Star-ын MVP ийм тоглогч байна. За түүний сэлгэнээс Sydney Moncrief гэж тоглогч. За 5 удаагийн All NBA, 5 удаагийн All-Star, 5 удаагийн All Defensive Team нэрлэгдсэн. 2 удаагийн Defensive Player of the Year шагналыг авсан ийм тоглогч байгаа. За point guard байрал дээр алдарт Magic Johnson буюу Irvin Johnson 5 удаагийн NBA-гийн авраг, 12 удаагийн All-Star, 10 удаагийн All NBA нэрлэгдсэн. За 3 удаагийн MVP, 3 удаагийн Final MVP, 4 удаа лигийг ассистаар тэргүүлж ирсэн, 2 удаа лигийг стил буюу бөмбөг тасалтаар тэргүүлж ирсэн ийм тоглогч байгаа. За түүнийг NBA-гийн
бүх байрал дээр тоглож исэн анхны тоглогч хэмээн нэрлэдэг. За 80-аад он тэр чигтээ одоо Larry Bird болон Magic Johnson хоёрын одоо эзэрхийлсэн үе гэж болно. NBA-гийн 80-аад оны аваргын бүгжийг энэ хоёр тоглогч хуваагаад авсан байдаг. За Moses Malone, Dr. J нар бол бас аварга авч ирсэн. За энэ багийн статистикийн нэгтгэлийг танилцуулахад 11 MVP, 7 удаагийн Final-ийн MVP, за 10 удаа Scoring Champion, 24 удаа аваргын бүгж, 94 удаагийн All-Star, 4 удаагийн All-Star MVP, 52 удаагийн All-NBA нэрлэгдсэн, 20 удаагийн All Defensive Team нэрлэгдсэн, 2 удаа Defensive Player of авч ирсэн ийм баг болж нэгтгэж байна. За статистик нэгтгэл нь 236,000 оноо, 94,000 самбар, 40,000 ассист, 12,000 стил, 11,000 блок бүртгэгдсэн баг болж байна. За 12 тоглогчийн карьерийн дундаж урт нь 14 жил. За дундаж өндөр нь 2 м 4 см өндөртэй. За нэлээд өндөр баг болж байна. Тэгэхээр өмнөх Legendary багуудын байрал болгон дээр одоо mismatch үүсгэж чадхаар ийм баг байгаа. За энэ багийн онцлог гэвэл 80-аад онд одоо хамгаалалт чухал хэвээрээ байсан ч гэсэн offensive чадамж нь маш өндөр баг болж хувирж байгаа. За Larry Bird, Adrian Dantley, за George Gervin, Magic Johnson нар бол довтлохоог дэмжихтэй хамгийн одоо өндөр ур чадвартай тоглогч нар. За Moses Malone ч гэсэн одоо довтлохоо талдаа төвийн тоглогч. За хамгаалтан дээр Robert Parrish, одоо Kevin McHale, за Jamal Wilkes, Sidney Moncrief гээд тоглогч нар мөн өндөр үзүүлэлттэй тоглодог. Тэгэхээр оноо болон хамгаалтан дээр тэгшин сайн баг гэж хэлж болно. За ингээд дараагийн Legendary team-ээр уулзтлаа, баяртай.